Одлон авиастнууд Маю Вайс наадамд өрсөлдсөн. Тэгээд эдгээр дундаас шилдэгт үлдэж чадсан баяр хүргэе. За баярлалаа. Хувийн дугаар тэгдүч Эрдэнийн Сэрэн лам. Чаа маш тодхон санаж байна. Нэгдүгээр шатн дээр ийм бүржгэрстэй тий нэлээч хүчтэй. Тийм оролцогч орж ирж ирсэн. Ганц насны минь зорилго юм уу та гэж бодож байна. Одоо дуучин болохын тулд ерөөсөө хар багасаа дуусан. Тэгэл ерөөсөө нэг хэсэг хугацаанд хүчлэхгүй лээсэн юм шиг лээ. Ингээд жоохон суудсан. Тэгээд одооноос ерөөсөө нэг эрчтэй ингээд за би ерөөсөө дуучин болох ёстой, дуучин болъё гэж зорж байна. Тэмцээнд нэр нь орж өөрийгөө сорж байна гэдэг миний хувьд одоо миний амьдралын одоо юу гэх юм бэ? Нэгэн том одоо туршилт гэх юм уу? Тэгээд амжилт тийм. Тэрэн дээр ер нь тэгээд дөрөвдүгээр шатнаас юунаас хасагдсан ч гэсэн Маю Вайс дараа одоо ингээд амжилттай очлоо тийм. Тэгсэн. За энэ амжилттай байгаа амар их баяртай байна. Миний хамгийн хэцүү шат 2 дугаар шатээс. Тэр одоо киноны дуу, жүжигийн дуу гэдгээр би нэг айгуу хүнд дуу аваад тэрийг тажигч хөвгөөд тийм. Тэрийг бас жоохон өөрчлөх маягаар блюз маягийн болгоод дуусан шүү дээ. Тэгсэн чинь надад өөрт дуулж хахад ингээд айгуу хүн санагдчихсан. Яа энэ дуу ямар хэцүү юм бэ гэж санагдчихсан. Ямар ч дуунаас нэг тийм авах тийм кайф байхгүйсэн. Тэгэхэд тэгээ шүүгчдүүд ч ялгаа авахгүй тийм дүн хийсэн. Тэгэл 2 дугаар шат бол миний хувьд хамгийн хэцүү шат байсан. Дараагийн шатанда зөв сонголт хийгээд бас нэг сайхан бидний гайхуулсан дүртэй гарч ирэх болов гэж найдаж тэнцвэрлэе. Ер нь өөрөөх нь хооланд таагдугаар сонгол гэж бодсон. Энэ миний дуу мөн. Хувийн дугаар тэгдүч Эрдэнийн Сэрэн лам. Маю Вайс намын шийдэл орцоо. Зөвхөн Баяр тоглолцох эрхийг олж явна. Баяр хүргэе. Хувийн дугаар тэгдүч Эрдэнийн Сэрэн лам. Бас нэг үнэхээр тийм төгшүүртэй мөртлөр гоё мөч. Тэгээд яах бол гэсэн л тийм бодолтой гарсан л да. Тэгээд яг 4-р шатанда дуулж явахдаа бол надад гоё байсан. Гэхдээ дуугаа ингээд өөрчлөлт надад үнэхээр өөрт таалагдсан. Яаж юм өөрчлөсөн нь жоохон бага хугацаа лсэн болохоос ш нэг бэлдэх хугацаанд 2 өдөр байсан. Тэрнээс биш яг бас хэд хэд дуулцаад үнэхээр гоё өөр юм болгосон юм. Нилээ хүнддөөсөн шүү дээ. Тэгээд өнөختөө бол зүгээр боломжтой л дуусан болол гэж бодсон бэ. Яг дуусныхаа дараа бол тийм гайгүй дуучлаа л гэж бодсон. Ганвайг хийснээр баг тэгтээ үнэлтэй жоохон дуунда ороогүй бүжигчэнтэйгээ ч гэсэн айгүй нэг өдөр энэ хатаа. Мэн бүжгэндээ санаа зовоод толгой тийш явцсан. Шилдэгүүдийн өрсөлдөх гала концерт байна. Тэгээ гала концертын дээр бутаваад өгөр амжилт хүсье. За баярлалаа. Өнөхөр хичээх болно. Баярлалаа. Хувийн дугаар тэгдүч Эрдэнийн Сэрэн лам.
ганц насны минь зорилго юм уу да гэж бодож байна. Одоо дуучин болохын тулд ерөөсөө хар багасаа л дуусан. Тэгэл ерөөсөө нэг хэсэг хугацаанд хүчлэхгүй лээсэн юм шиг лээ ингээд жоохон суудсан. Тэгээд одооноос ерөөсөө нэг эрчтэй ингээд за би ерөөсөө дуучин болох ёстой, дуучин болъё гэж зарж байна. Тэмцээнд ер нь орж өөрийгөө сорж байна гэдэг миний хувьд одоо миний амьдралын одоо юу гэх юм бэ? Нэгэн том одоо туршилт гэх юм уу? Тэгээд амжилт тийм. Тэрэн дээр ер нь тэгээд дөрөвдүгээр наснаас юунаас хасагдсан ч гэсэн My Voice дараад ингээд амжилттай боллоо тийм. Одлон авиастнууд My Voice наадамд өрсөлдсөн. Тэгээд эдгээр дундаас шилдэгт үлдэж чадсан баяр хүргэе. За баярлалаа. Хувийн дугаар тэгдэж Эрдэнийн Цэрэн лам. Чам маш тодхон санаж байна. Нэгдүгээр шатн дээр ийм бүртгэр хөстэй тий нэлээч хүчтэй тийм оролцогч орж ирж ирсэн. Ямар ч дуунаас нэг тийм авах тийм кайф байхгүйсэн. Тэгэхэд тэгээ шүүгчдүүд ч ялгаа авахгүй тийм дүн хийсэн. Тэгэл 2 дугаар шат бол миний хувьд хамгийн хэцүү шат байсан. Дараагийн шатанда зөв сонголт хийгээд бас нэг сайхан бидний гайхуулсан дүртэй гарч ирэх болов уу гэж найдаж тэнцвэрлэе. Ер нь өөрөө л Холланд таарах дугаар сонгож гэж бодсон. Энэ ер миний дуу мөн. За энэ амжилттай байгаад амар их баяртай байна. Миний хамгийн хэцүү шат 2 дугаар шатээс. Тэр одоо киноны дуу, жүжигийн дуу гэдгээр би нэг айгуу хүнд дуу аваад орсон. Тэрийг тайжигч хөвгөөд тий. Тэрийг бас жоохон өөрчлөх маягаар блюз маягаар болгоод дуусан шүү. Тэгсэн чинь надад өөрт дуулж хахад ингээд айгуу хүн санагдчихсан. Яа энэ дуу ямар хэцүү юм бэ гэж санагдчихсан. Хувийн дугаар тэгдэж Эрдэнийн Цэрэн лам. My Voice наадмын шилдэг орцтой. Шагнуулж. Баяр тоглолцох эрхийг олж авна. Баяргийн хувийн дугаар тэгдэж Эрдэнийн Цэрэн лам. Бас нэг үнэхээр